Стратегийн ач холбогдол бүхий Шива овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний зохицолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийг Нэгжиг Эрдэнэс Монгол компанийн дэргэд байгуулахар боллоо. Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүгд найрамдах Хятад ард улсын талтай шаардлагатай уулзалтуудыг зохион байгуулж Монгол улсын хууль эрх зүйн орчин Шива овоо ордын олборлолтын үйл ажиллагаа болон усны нөөцийн асуудлаар газар дээр нь очиж танилцуулсан юм. Бүгд найрамдах Хятад ард улсын талаас төслийн усан хангамж, нүүрсний уурхай, цахилгаан станцын урьдчилсан инженерийн төлөвлөгөө болон бусад судалгаа дээр үндэслэн жилд 34 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай, 9240 мегаваттын дэвшилт технологи бүхий агаарын хөргөлтөй цахилгаан станц, 8 сая киловатт хэмжээний цахилгаан дамжуулах, 800 киловатт тогтмол гүйдэлтэй цахилгаан дамжуулах шугам бүхий зохицолбор барих нь хамгийн тохиромжтой гэсэн саналаа илэрхийлжээ. Төсөл хэрэгжснээр нэмэн үртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болно. За 150 тэрбум тонн орчим нүүрсний нөөцийнхөө зарим хэсгийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэгч, экспортлогч орон болох боломжтой юм а. Төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөл багтаа дэвшилтэт технологи ашиглан томоохон хөрөнгө оруулалт татаж эдийн засагт эргээр нөлөөлөх төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр, ур чадвартай болон хүчин бий болгох давуу талууд үүсэх юм а. Үйлдвэрсэн цахилгаан эрчим хүчийг бол дийлэн хэсгийг нь бүгд найрамдах Хятад ард улсын талд экспортлохын боломж бол нэлттэй байгаа. За дараа нь бол одоо тодорхой хэсгийг бол Монголын зарим одоо цахилгаан эрчим хүч шаардлагатай байгаа газруудад дэлгүүрийн ингэсээр эрчим хүчний тогтвортой ажиллагаанд бол одоо чулуу өтэй гэж ингэж үзэж байгаа. За мөн Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд газар хүртэл 581 км төмөр замын суур бүтэц барих тусгай зөвшөөрлийг Northern Railways компанид 5 жилийн хугацаатаагаар олгохоор шийдвэрлэлээ. Монгол улсын баруун хойд бүс нутагт байрлах ашигт малтмлын орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, цаашдаа Орос улбаны улстай төмөр замаар холбогдох гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэт хотоос Артсуур бомт хүртэл 770 км урттай төмөр замын шин шугам барьж байгуулах асуудлыг улсын хурлаар шийдвэрлснээс ихний ээлжинд Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших Овоотын нүүрсний стратегийн ордын чиглэлд 581 км урттай төмөр замын шин шугамыг төр болон хувийн хэвшлийн түншлэлээр барих зорилготой юм. Энэ ажлыг төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтанд оруулсан байгаа үлээ. Энэ түүхийн эдийг ирээдүйд бий болох сайн шин зэрэг аж үйлдвэрийн томоохон цогцлборуудад хүргэх. За дээр нь нэрлэлттэй долоон чандах одоо хэрэглэгчид Монголын түүхийн газрын ашигт малтмлын түүхийн эдийг хүргэх зэрэг ийм ач холбогдлыг бол агуулж байгаа. Ингээд энэ төмөр замын нийт өртөг бол 1.3 тэрбум Америк долларын өртөгтэй ийм томоохон төсөл байгаа. Ингээд орон нутгийн ажлын байр бий болох. За ачаа тээврийн урсгал нэмэгдэх ийм ач холбогдолтой гэж үзэж байгаа. Эрдэнэт Овоотын чиглэлийн төмөр замд нэг үндсэн өртөө 8 зөвлөгтэй байхаар төлөвлөсөн бөгөөд тээх чадвар нь жилдээ 22.2 сая тонн, нэвтрүүлэх чадвар нь хоногтоо 16 хос галт тэрэг байхаар тооцоолж байна. The Northern Railways компани Эрдэнэт Овоотын чиглэлийн төмөр замын төслийг 30 жилийн хугацаатай зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр эзэмших өгөөд концессийн хугацаа дуусмагц уг төмөр замын суур бүтцийг 100% төрийн өмчлөлд шилжүүлэх юм а. Эрдэнэт Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтанд орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмлын орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулж өрөөгөөжийг нь дээшлүүлэх аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлснээр Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэж болно гэж үзэж байгаа лээ.